За өнөөдрийн сэдэв бол Aria 51 буюу 51-р бүс. Тэгэхээр яагаад анхнаасаа 51-р бүс гэж нэрлсэн бэ? Энэ нэр нь албан ёсны нэр биш бөгөөд 51-р бүсийг Невадагийн туршилт, сургалтын талбай, эсвэл гүрэм нуурын бааз гэж нэрлэдэг байна. Энэ байгууламж нь Невада мужийн туршилтын талбайгийнх газартай хилддэг тул 51-р бүс гэж нэрлсэн гэж үздэг. Дэлхийн 2 дугаар дайны дараа цөмийн бөмбөг туршид энэ газрыг ашиглаж байсан ба 130 хүртэл дугаарлан бүсчилсэн байдаг. Энэ бүсчлэлд ордоггүй ч 15 дугаар бүстэй хилддэг тул одоогийн нэршлийн шалтгаан болсон гэж олон хүн үздэг байна. 1997 онд Coast to Coast AM радио нэвтрүүлгээр нэгэн галзуу метр утасдаж өөрийгөө 51-р бүсийн хуучин ажилтан гэж хэлсэн байна. Одоо бичлэгийг сонсцгоё. A former employee. I was let go on a medical discharge about a week ago. I started getting гэж хэлээд хэсэг хугацааны дараа холбоо тасрав. Газрын гадрах дээр байгаа 51-р бүс нь мөсөн уулын зөвхөн орой гэж олон хүн итгэдэг бөгөөд газар доогоор хид хідэн давхар нүхэн гарц байгууламжийн асар том сүлжээтэй гэж үздэг. Жишээлбэл ийм орцуудыг цогцлборын эргэн тойронд олж болно. Гэсэн хэдий ч 51-р бүсийн ихэнх зүйлийн нэгэ адил үүнийг баттай үнэн гэж хэлэх боломжгүй байгаа юм. 51-р бүсийн тухай хамгийн маргаантай алдартай түүхүүдийн нэг бол Боб Лазарын түүх юм. 1989 оноос хойш тэрээр 51-р бүсийн S4 нэртэй байгууламжид ажиллаж байсан бөгөөд тэндээ уруу инженерчлэлийн хариг аргийн технологи дээр ажиллаж байсан гэж хэлсэн. Лазар олон төрлийн хариг аргийн сансрын хөлгүүдийг харж, эдгээр машинууд хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байв. Жишээлбэл, эдгээр тээврийн хэрэгслийг ашигласан түлш нь 115 атомын жинтэй элемент байсан ба энэ нь гаригийн татах хүчний эсрэг үйлчилж чаддаг буюу агаарт хөвөх чадвартай болгодог гэж хэлсэн байна. Сонирхолтой нь 115 буюу Anopentium элементийг Лазар анх дурдсанаас хойш 14 жилийн дараа буюу 2003 онд анх хүн төрлөختөн олж нээсэн байна. Тэрээр мөн өнгөрсөн 100 мянган жилийн хугацаанд хариг аргийнхан дэлхий дээр хэрхэн ирж байсныг тайлбарлсан товч мэдээлэл өгсөн байна. Эдгээр харийнх нь дэлхийгээс 39 гэрлийн жилийн зайд оршдог Садор Ретикули одны системд гаригаас гаралтай. Гэсэн хэдий ч одоогоор одны системийн эргэн тойронд иргэдэг гариг олоогүй байгаа. Гэхдээ түүний түүх асуудал гаргасан буюу хүмүүс түүний үгэнд нэх итгэхэ болж эхэлсэн байна. Жишээлбэл тэрээр өөрийгөө MIT-д магистрийн зэрэг хамгаалсан гэж хэлдэг боловч MIT-гийн санд түүний бүртгэл байдаггүй. Сургуулийнх нь хэн ч түүнийг танихгүй байсан ба MIT-гийн профессоруудыг нэрлэхийг хүсгэд тэрээр өөр коллеж буюу Pierce Junior-ын коллежийн профессорын нэрийг хэлсэн байна. Харин Лазар MIT-д суралцж байсан гэх мэдээлэл хийх үедээ өмнөд өртсөн коллежийн нэгэн курст нь бүртгүүлсэн байж. Тэгэхээр тэр боловсрлоо худлаа хэлж байгаа бол 51-р бүсийн талаарчсан худал хэлсэн байж магадгүй гэж хүмүүс үзсэн байна. Гэсэн хэдий ч Лазар 25 жилийн дараа ч гэсэн өөрийн мэдгдлээ үнэн гэж маргасаар байгаа ба 51-р бүст юу болдгийг өөрийн нүдээр харж чадах цорын ганц газар бол Tekapo уулын оргил гэж хэлсэн байна. Харин энэ уул нь 51-р бүсээс 42 км-ийн зайд байдаг тул харахын тулд дуран эсвэл ямар нэгэн хүчтэй линз хэрэгтэй гэсэн үг юм. Өмнө 51-р бүсийг илүү ойроос White Sides болон Freedom Ridge гэх хоёр газраас харах боломжтой байсан ч 1995 онд эдгээр байршлыг засгийн газар хураан авч гадны хүн орохыг хориотой болгосон юм. Ажлын өдөр бүр 20 орчим нислэг Лас Вегасаас 51-р бүс рүү 1000 орчим ажилчдыг зөөдөг. 51-р бүсийн дээгүр болон эргэн тойронд зөвхөн ажилчдыг авчирч буй онгоцнуудыг л орохыг зөвшөөрдөг бөгөөд бусад ямар ч онгоцыг орохыг зөвшөөрдөггүй байна. Бүр цэргийн онгоцуудыг хүртэл. Харин ажилчид нь костюм дөрөвт хувцас огт өмсдөггүй бөгөөд бүгд энгийн хувцастай байдаг. 1996 онд тусгаар тогтнолын өдөр киног бүтээх үеэр Америкийн нэгдсэн улсын айрам, автомашин, хувцас хэрэглэл, багийнхныг цэргийн баазууд зураг авалт хийх боломжийг олох зэргээр киног дэмжихээр тохиролцсон юм. Гэсэн хэдий ч жүжигчдийн унших ёстой текст скрипт дундаас 51-р бүсийн талаарх бичвэрүүдийг хараад дэмжих гэрээгээ шууд цуцлсан байна. Хэдийгээр гүрэмтлэх дахь цэргийн бааз хэдэн 10 жилийн өмнөөс байсан ч Америкийн нэгдсэн улсын засгийн газар огт хүлээн зөвшөөрдөггүй байсан ба ковидын үеэр буюу Америкийн нэгдсэн улсаас буцалтгүй тусламж үзүүлэх үедээ засгийн газраас нислэг биетүүдтэй холбоотой мэдээллийг 51-р бүс болон NASA-гаас мэдээлсэн байна. Одоо тэр бичлэгүүдийг үзцгээе. In June of last year, NASA commissioned an independent study team to examine unidentified anomalous phenomena.
We did so with a few goals in mind. First, to examine how NASA can use our expertise and instruments to study UAP from a scientific perspective. Second, shift the conversation about UAP from sensationalism to science. And to make sure that whatever we find or whatever we recommend, to make sure that information is shared transparently. In my comments here today, that we, NASA, deal openly and we will be transparent on this. And the top takeaway from the study is that there is a lot more to learn. The NASA independent study team did not find any evidence that UAP have an extraterrestrial origin, but we don't know what these UAP are. That's why I'm announcing that NASA has appointed a NASA Director of UAP Research. The technology that we faced was far superior than anything that we had. But because the mysterious flying objects are still a mystery, NASA will continue investigating them and use AI to search the skies for even more evidence. Well, we are the American government, and we are open, and we're going to be open about this. Do you believe that Earth is the only planet in space that has life? No. No. Дараагийн өөр нэгэн жишээ гэвээс 2020 оны Христэм мэндэлсэн баярын өдөр зурагчин Гейб Зефман 51-р бүсийн дээгүүр нисэж чадсан байна. Тэр YouTube сувагтаа зориулж 1000 гаруй зураг бичлэг хийсэн. Зарим бичлэг дээр хар гурвалжин хэлбэртэй объект байгаа нь харагдсан байна. Үүнийг харсан хинч хар гаригийн нисдэг биетгэж таамаглахаас өөр аргагүй бөгөөд хэрвээ бидний хэрэгэлдэг өөр зүйлүүтэй төстэй гэвээс 45 жилийн өмнө хамгийн сүүлд хэрэгжилж байсан онгоц байж болох юм. Гэхдээ түүний хэлбэр зогсож буйн агаар дээр байгаа мэт харагдаж байгаа бөгөөд доор нь маш том сүудэр харагдаж байна. Тэгэхээр аль ч талаас нь харсан хар гаригийн хөлөг гэж хэлж болох уус байгаа юм. Тэгэхээр 51-р бүс үнэхээр харийнхан байдаг дэлхийн хамгийн том бааз мөн үү? Эсвэл хувилдааны он зохиогчдын гаргасан хий дэмий цуу яриа юу? Та юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.